Сайн байцгаана үзэгчдээ. Зочны ярилцлагын цагаараа бид улсын их хурлын гишүүн Инх болттой цаг үеийн асуудлаар ярилцсанаа. За, эхлээд та Эрдэнэтийг шалгах хууль зүйн байнгын орооны ажлын хэсэгт багтж байгаа үний хувьд Эрдэнэтийн асуудлаар одоо ингээд хоёр тал нэлээд маргаантай байдал үүсэж байгаа дээр их хурлын гишүүнийхээ хувьд ямар тайлбар өгөх вэ? За, та бүхэн үзэн суугаа нийт монголчуудаа энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр Эрдэнэтийг шалгах ажлын хэсэг улсын их хурлын хууль зүйн байнгын орооноос байгуулагдсан. Ажлын хэсэг бол 2 сар гаруй хугацаанд ажиллалаа. Тэгээ ямар ч байсан ажлын хэсгийн дүгнэлт бол гарсан. Дүгнэлтэн дээр бол тодорхой Монгол улсын нэлээдгүй хуулийг зөрчсөн гэнгээ гарсан. Тийм учраас миний хувьд ажлын хэсгийн гишүүний хувьд бол гар үсэг зурж баталгааж болсон байна. Хууль зөрчөөд хувьчлагдсан гэж үзье. За, тэгэхээр нөгөө талаас нь бас буцаагаад нийгэмчлэлийн улсынх болгоё. Дараа нь ахаад яаж хувьчлахаа ахиж ярих гэснийг ийм яриа гараад байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ? За, яг улсын ажлын хэсгийн дүгнэлт бол Монголын нэлээдгүй хуулийг зөрчсөн учраас одоо улсын их хурлаар хэлцэн батлуулаад шаардлагатай гэж үзвэл одоо төөр эргүүлэн татаж авах хэрэгтэй гэдэг асуудал яригдчих байгаа. Энэ бол одоо дөнгөж ажлын хэсгийн дүгнэлт гарч явж байгаа. Байнгын ороогоор оролцогдно. Тэгээ улсын их хурлын гэсэн чуулганаар орно. Тэгэхээр Эрдэнэтийг одоо худалдаж авсан үйл ажиллагаа хувьчлаагүй. 49%-ийг Оросын талаас Монголын тал худалдаж авсан асуудал. Гэхдээ хувийн компанид очисон болохоор хүмүүсээс хувьчлал гэж ойлгож байгаа. Тийм. Тэгэхээр яг би тэр талаар хэлье л дээ. Нэгэнтээ Оросын талаас Монголын нэг компани тэгээд Монголын нэг залуу худалдаж авч ирсэн нь өөрөө сайн Монголд ирсэн. Ингээд 100% Монголын хүмүүс марахгүй байгаа. Энийг бол даваа тал гэж. Хууль зөрчиж авсан уу гэдэг нь бол ажлын хэсгийн дүгнэлт хууль зөрчсөн гэж гарсан гэж бид түрүүлсэн. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор хэлэхэд бол ер нь бол одоо өнөөдөр худалдаад авсан Монголын корпорац бол тэдний удирдлагууд бол одоо ер нь зүүн бэлэгч юм шиг байгаа. Ягаад би зүүн бэлэгч гэж хэлж байгааг бол бид нэр ажлын хэсэг шалгаж явах үед 2016 оны 4 сарын 21-нд анхныхаа төлбөр буюу $5 сая төлсөн байдаг байхгүй. Худалдаж авсан процесс хэзээ явагдсан гэхээр 2016 оны 6 сарын 17-ноор явагдаж байгаа шүү дээ. Тийм шүү дээ, 21-ний хооронд явагдаж байгаа. Тэгэхээр ер нь Монгол Улсын засгийн газраас гарах тогтоол шийдвэр одоо зөвшөөрлийг бол 2 сарын өмнө мэдэж байсан. Урдчлаад мэдчихдэг байгаа. Тэгэхээр бас нөгөө талаас ерөнхий сайд сайхан бэлгийн нөгөө хайчин галдуунд 1-2 өдрийн дотор шийдсэн ч гэсэн бас эргэлзээтэй болчихлоо. Ер нь бол одоо энд бол тэд компаниг буруутгахаас илүү бас улс төрчид манай секторын одоо удирдлагуудын асуудал байгаа байхгүй юу. Одоо засгийн газар дээр одоо яригдж байх үед засгийн газрын нөхдүүд ялангуяа засгийн газрын хууль зүйн одоо хэлцэн нь бол асуудлыг тавиад заавал улсын их хурлаар оруулах хэрэгтэй гэдэг асуудлыг бас тэр засгийн газрын протокол дээр нь байд юм л. Гэтэл нөхдүүд өөрөөсөө засгийн газраар их хурлаар оруулахгүйгээр асуудлаа шийдвэрлэж явсан л өөрөө Монгол улсын нэлээдгүй хуулийг зөрчиж байгаа байхгүй. За, мэдээж хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн этгээдийг олоод хариуцлага хүлээлгдэг тогтолцоол манай даалга байна шүү дээ. Хэн хариуцлагыг хүлээх юм? Одоо улсын төсөвтнөд одоо энэ жил Эрдэнэт бараг тэн хагасын төлдөг мөнгөнийхөө тэн хагасыг л чүүчээ төллөөгүй юу гэд хариуцлагын асуудлыг хинтээр. Тэгээ ер нь бол ард түмэн сая 2016 оны сонгуульд бол саналаа өгтөө хариуцлагыг л одоо чангатгаал гэдэг асуудлыг ихэнхдээ ардын өмнөд итгэж өглөө шүү дээ. Тэгвэл энэ хариуцлагын тогтолцоо нь бол байгаа. Хууль нь бол байгаа шүү дээ. Хууль нь байгааг л одоо хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Одоо би түрүү хэллээ. Одоо Монголын төрийг 2 сарын өмнө шийдвэрийн гаргахыг мэднэ гэдэг чинь төрийг одоо яаж одоо өөрсдийнхээ хэрэгшээлд оруулж чаддаг тэгэд гаргалаа шүү дээ. Тэгээ хууль зөрчөөд хууль бус үйлдэлээр одоо эд хөрөнгийг өөртөө шамшигдуулж авч чаддгийг бол том жишээ болж харагдсан гэж үзэж байгаа. Хөв гишүүнийхээ хувьд бол тэр утгаараа бид түрүүлсэн тогтолцоонд байгаа хууль эрх зүйн орчин бол байгаад байгаа. Одоо үнэхээр мөнгө угаасан уу, Монгол банкны хуулиудыг зөрчсөн үү? Энэ бол худалдаа хөгжлийн банк шууд оролцоотой гэж үзэж байгаа байхгүй. Ягаад гэвэл одоо Эрдэнэтийг худалдаж авсан ихэнх мөнгө нь өөрөө худалдаа хөгжлийн банкаас нэг өдөр 3-4 удаа 70 сая, 68 сая, 70 эдэн саяар ингээд доллар зээлэр гаргаад тэгээ шууд Эрдэнэтийг Монголын зэс корпорацаар шилжүүлээд Эрдэнэтийг өөрсдөө хэрэгшээлжүүлж авсан юм л асуудал байгаа байхгүй. Тэгэхээр хууль зөрчсөн хуулиуд нь бол хууль эрх зүйн байгаа тогтолцоонд байгаад байдаг. Тэрийг хэрэгжүүлдэг, гүйцэтгэдэг, шалгадаг байгууллагууд нь ажиллаа хийхгүй л байна л гэсэн үг. Одоо тэгэхээр Эрдэнэтийн асуудал ажлын хэсгийн дүгнэлт эцэслэгдсэн байгаа. Их хурлаар бол мэдээж намрын чуулганд амжихгүй боллоо тийм үү? За, өнөөдөр эдийн засгийн байнгаараа гарч байна. Магадгүй эх 7 хоногт амжиж магадгүй хууль зүйн байнгын ороогоор эцэслэж ороод тэгээд дүгнэлтээ улсын их хурл өргөн барих асуудал байгаа. Бас нэг ээлжид бас яригдаад байна уу? За, ээлж бас ярьж магадгүй. Ягаад гэвэл стенд бай Монгол улсын эдийн засгийн хүнд байгаа учраас стенд бай хөтөлбөрийг
авах асуудал яригдж магадгүй. Ингээд ирэх юм бол одоо бас энэ мэд шуурхай асуудал. Шуурхай асуудлууд орж ирэх юм бол ээж үсгийг харна. За та бас хэд хэдэн хуулийн төсөл дээр яваад байгаа. Нөгөө алдартай офшорын асуудал дээр таны нэр бас байлаа хуулийн төсөл санаачлагч дотор тийм үү? Санаачлагч дэмжин засгийн газраас өргөн барьсан хуулийг одоо улсын их хурлын нэгдсэн чуулганд оруулах бэлтгэл ажлын хэсэгт бол байгаа. Бэлтгэл ажлын хэсэг. Энэ хууль яагаад явахгүй байна? За энэ хууль бол танаа нам дотор хүртэл энэ дээр 2 3 янз янзын байр суурьтай хүмүүс би нэгэ хартсан байдалтай хүмүүс ч гэсэн байна. Тийм. Яг улс төрийн яахан хардлагын дунд яваад байгаа учраас яахан гацаад байгаа. Ямар хардлага вэ гэвэл одоо өнөөдөр офшортой холбоотой эрх зүйн орчин байхгүй. Өмнө нь одоо офшортой холбоотой маш олон асуудлууд урган гараад ирсэн. Одоо жишээ нь хууль мэдээлэл гараад ирчихэд байгаа шүү дээ. Энэ асуудлуудыг өнөөдөр гаргаж эрх зүйн орчиныг бий болгоё гэхлээр нэг хэсэг нь нөгөө өмнө гарсан нэр устай гарсан янз бүрийн одоо офшортой холбоотой улсуудыг хааж хамгаалах гэдэг гэсэн хардлага явагдаад байгаа. Өнөөдөр эрх зүйн орчныг бүрдүүлээд өгчих юм бол дараа нахиж одоо ийм төрийн өндөр албан тушаалтангууд одоо тэр офшор бүст данс эзэмших одоо ямар нэгэн бизнес эрхлэхийг бол хориглосон ийм л хууль гаргаж ирэх гэдэг байгаа байхгүй. Та болохоор тэр хууль батлагдсанаас хойш хүмүүс тэгж болохгүйг ярьж байгаа. Энэ бол мэдээж тэх ёстой. Гэтэл энэ хуулиас өмнө гараа явцсан мөнгөө Монголоос буцааж оруулж ирэх. Одоо Оросууд бол тэгсэн шүү дээ. За ял зэмээс өршөөе. Гэхдээ офшороос мөнгөө тат гэд айгүй олон хүн татсан. Хямралтай байгаа үед Путиний шийдвэр Оросын эдийн засгийг бас нааш төхөмтэй болгоход үнэхээр үүрэг гүйцэтгсэн. Гэтэл одоо ард түмэн эмэг бүгж гэдэг юм уу? Зарим гайгүй мөнгөтэй хүмүүс мөнгө хандуулаад эхэлсэн үед бид нар офшороос л мөнгөө татмаар байна. Яг нь ийм эрх зүйн орчин бүрдүүлж болохгүй юу? За би өмнө нь бол эрх зүйн орчин байхгүй гэж хэлсэн тийм. Байхгүй байхад одоо шинэ баяр цогтын одоо 1 сая доллар асуудал гарч ирсэн шүү дээ. Тэгэхэд баяр цогт улсын их хурлын дэд дарга байсан тийм. Дэд дарга байсан зөвхөн ёс зүйн хариуцлага хүлээх болцсон байсан. Хэрвээ баяр цогтын гаргасан мөнгө нь өөрөө хууль бусваад юм хэн нэгэн офшортойгоо нөхдүүдийн хууль бус магадгүй татвараас цухтаас нь ч гэдэм үү мөнгө угаас нь ч гэдэм үү авилгалтай холбоотой хүн тэрний хууль зүйн эрх зүйн орчин байгаа. Тэр гүйцэтгэх ажиллагаа явуулна гэхлээр манай нөгөө гүйцэтгэх ажиллагаа явуулах улсууд тэр эрх зүйн байдлын хамтын ажиллагааны орчин байхгүй бол одоо гадаадд гарч одоо гүйцэтгэх ажиллагаа шалгах тийм болцоо байхгүй учраас бид нөгөөд чи илрүүлж чадахгүй байгаа. Тэр энэ л одоо бидний зовлон байна. Гадаадд шалгаад авах юм биш. Монголоос тэр чинь шилжүүлсэн юм байт юм. Эсвэл бэлнээр нүүртэлж гараад хийцэн мэт юм уу? Шилжүүлэх интернет ерөнхийдөө офшор зонд руу гарсан мөнгө гадаадаас гадаад руугаа явж байгаа мөнгө болцоо байгаа. Тэр утгаараа бол шууд одоо тийм гүйцэтгэх ажиллагаа болцоогүй учраас одоо бол харин энэ хууль бий болох юм бол 3 сарын дотор одоо төрийн өндөр албан тушаалтангууд одоо тэр офшорынхаа дансыг мөнгө байгаа бол оруулж ирнэ бизнес эрхлэхээ зогсооно 3 сарын боломж болох ийм л хуулийн төсөл явж байгаа байхгүй юу. Энэ нь өөрөө хэрвээ энэ эрх зүйн орчин бүрдсэн тохиолдолд одоо төрийн өндөр албан тушаалтан гадаадд данстай гэдэг юм ямар нэгэн байдлаар илэрх юм бол тэр бол хариуцлага хүлээх болцоо нь бий болоод ийм санкцууд нь бий болж байна л гэсэн үг байна. Яг бас эдийн засгийн өршөөлийн үе шиг нэр усаа нууцлж агаад оруулж ирнэ тийм үү? Одоо мэдээж одоо тэрийг бол 3 сарын дотор яаж оруулах асуудлыг нь бол бас дүрм журмаараа зохицуулт. За энэ хуулиа тэгээ та нар хэр их хурдан шалмаа баталж болох юм бэ? Одоо ингээд эргүүлээ татчихлоо. Татаг байгаа. За яг одоо хуулийн завсралга авцсан. Үгүй одоо сая бүлгээр ороод гарлаа. Ерөнхийдөө бол явж байгаа. Одоо бүлгээр ороод ерөнхийдөө зөвшөөрсөн ойлголт нь бол 2 зүйл залтыг өөрчлөөд ингээд оруулаа цаашаа явъя гэдэг дээр тохирцсон. Тэр нь юу гэсэн үг вэ? Гадаад улсад данстай байвал хориглоно гэдэг байна. Тэгэхээр нөгөө хин төрийн өндөр албан тушаалтны хүүхэд сургууль сурахтаа гадаадд данстай байх юм бол хориглчод байгаа байхгүй. Тэгтэл тэр хүүхэд сургалтын төлбөрийг хийхэд данстай байх хэрэгтэй шүү дээ. Янз бүрийн байдлаар. Гэтэл тэрийг хоригдож болохгүй. Тийм учраас офшор бүс гэдгээр нь ангилж заруулж офшор бүсэд данстай байхыг л хориглох. Тэнд үйл ажиллагаа. Тэгэхээр хууль тэн дээр ойлголцсон бүлэг. Нөгөөх нь тийм нөгөөх нь болохоор одоо 301 төрийн өндөр албан тушаалтан гэж байсан. Тэрийг нь 39800 болгоод хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг тэр албан хаагчдыг л ерөөсөө бүгдийг хамруулъя. Гэхдээ өөр одоо офшороос өөр зоонд байх бол мэдүүлэл хөрөнгө орлогын мэдүүлэг дээр би тэнд данстай тэр улсад одоо манай хүүхдийн сургалтын төлбөрийн ч гэдэм үү эрүүл мэндийн одоо эмчилгээний юуныхаа төлбөрийг даалдаг төлөх ёстой гэж юм уу ийм байдлаар мэдээлээд явах тийм болцоог хангаж байна. Төрийн албан хаагчийн гэр бүл нь хувийн бизнес хийдэг бол бас болохгүй болчихж байна. Эсвэл нөхөр төрийн албан хаагч нөхрийн нэр дээр биш эхнэрийн нэр дээр бол зөвшөөрөх нэ? Ерөнхийдөө тэр чинь нөгөө хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг чинь тэр чинь бүх хамаатан сатан мэдүүлчихдээ одоо чинь
өөрийнх нь гэр бүл тэр тусгаарлагдаад гарсан нэг бол гэр бүлийнх нь хүний гэр бүлийн хамаатангууд гишүүд нь бүгд ингээд өхөн орлого мэдүүлэлтээр мэдүүлчихдэг учраас энэ бол мэдүүлснээрээ зохицуултыг явуулж байна. Хэрвээ мэдүүлэхгүй байх юм бол хууль зөрчил явуулж байна гэсэн. За энэ хуулийг яаралтай батлах хэрэгтэй бол нэг нь хэлээж байна. Ард түмэн бол эдийн засгийн аврахын төлөө байгаа хувийнхаа өрөнгийг өгөх гээд байна. Хэрвээ офшорт нуусан улс төрчдийн хөрөнгө авал бид нар нэг даруй ил болох хэрэгтэй юм тийм үү? Нэг санаа нэг байна. За дараагийн бас нэг эдийн засгийг хямралаас гаргах га зориод байгаа шинээр эрхцэн орчин бүрдүүлэх гээд байгаа юм маань казиногийн тухай хууль байхад байгаа шүү дээ. Тэгэхээр 90-ад онд бид нар бас ийм хууль батлах чинь гэж хүмүүсийг шоронд илгээжсэн түүхтэй улс. Одоо эргээгээд казиногийн хууль батлах гэхээр хүмүүсний тийм бас ихтгэл өмжилт төрөхгүй байгаа тийм. За та энэ дээр бас ажлын хэсэгт нэг байгаа тийм. За ажлын хэсэг нь ахалж байгаа. Ахалж байгаа. За та ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ? Тэгэхээр яг казиногийн тухай хууль бол 2015 онд буюу сайхан бэлгийн засгийн газрын үед өргөн баригдсан хууль. Тэгээ тэрийг яг концепцид өөрчлөхгүйгээр ингээд оруулаад ирж байгаа. Одоо энэ удаагийн парламентд. Гол нь одоо өмнөх засгийн газрын үед өргөн барьсан хууль нь өөрөө гол үзэл санаа нь Монгол улсын эдийн засгийг аврах. Одоо Монгол улсын эдийн засаг ганц уул уурхай хамааралтай биш. Өөр одоо тэр эко буюу одоо илүү их одоо манай байгаль орчныхаа яриад байгаа утаагүй бизнес тэр талаад нь аялал жуулчлалын хөгжүүлээ гэдэг асуудлаар оруулж ирж байгаа. Тэр утгаараа үнэхээр казиног Монгол улсад бий болгох юм бол аялал жуулчлалын салбар бол Монгол улсын эдийн засаг түлхүү одоо дэмжлэг үзүүлэх тийм болцоо харагдаж байгаа. Тэгэхээр яг мэдээж олон гадныхын ирнэ. Тэгэхээр хоёулаа сунжирч ярих тул би яг хардлага үүсээд байгаа. Би өөрөө хүртэл эргэлзээд байгаа тэр асуултуудыг асууж болох уу? За тухайлбал мэдээж аялал жуулчлал хөгжих бах. Мэдээж мөнгө орж ирэхэд хүмүүс эргэлзэхгүй. Харин тэр мөнгө нь нэгдүгürt яаж хууль ёсны мөнгө байх юм бэ? Хоёрдугаарт тэр казиног дагаад одоо нийгмийн сөрөг үзэгдлүүд үүсдэг гэж л бид нар хоригдж ирсэн шүү дээ. Өмнөх хуулийн цэслэг тэр 90-ад онд. Нөгөө янз янзын одоо хар тамхи ч юм уу, бие үнэлэх ч юм уу, нийгмийн тийм сөрөг асуудлууд цөөн хүн амтай манай улсад их нэвтрээд ороод ирэх үедгээс яаж сэргийлэх вэ гэдэг тэр та ихлэд тайлбар хийх үү? За. Энийг хаасан хязгаарлалтууд нь хуулийн ямар заалтаар ямар үг өгүүлбэрээр яаж хязгаарлаж байна гэдэг дээр л хүмүүс үнэхээр ухаан бодлоо уралдуулж байгаа. Тийм. За ерөнхийдөө бол мэдээж энэ 99 онд 98 онд анх батлагдаж бас л дуулаан тарж ирсэн. Тэгээд 99 онд энэ хуулийг эргүүлэн цуцлсан байдیں۔ Тэгэхээр энэ бол дуулаантай гэдэг нь бол ойлгож байна. Нийгмийн сөрөг урсгал сөрөг урдуур орж ирэх вэ гэдэг болгоомжл байгаа ард түмэнд. Гэтэл дэлхийн арга бүх оронд одоо өнөөдөр казиног байгуулж байна. Хамгийн сүүлд Япон улс казиногийн хуулийг баталлаа. Ягаад энэ өндөр хөгжилтэй орон өөрөө эдийн засгийн чадвартай орон ягаад казиног бий болгоод байна гэдэг нь бас бидэнд анхаарал татж байгаа. Тэгэхээр сөрөг үр дагаврын хаасан хууль зүйн эрчим мэдээж бий болгоно. Тэр бол гадагш одоо хамгийн түрүү та хэллээ мөнгөний урсгал, валютын урсгал бол маш их орж байна. За тэн дээр мэдээж хяналт явагдана. Хяналт эрх зүйн орчин бүрдэж байгаа. Тэр валютын урсгал орж ирэхээс гадна дагсан маш олон үйлчлэгээний салбарууд бий болно. Гэхдээ тэр казино явуулах, үйл ажиллагаа явуулах орчинг нь эрх зүйг нь бүрдүүлээд өгчих юм бол тэр саяын тэр хар тамхи тэр бүх юм нь өөрөө хуулиудаар хаалттай байгаа учраас энэ казиногийн хууль дээр бол тийм сөрөг үр дагавар бол яг одоо шууд хатгаараа орж ирэхгүй гэж харж байгаа байхгүй. Гэтэл дахиад эргэлзээг минь лавшруулад байгаа нэг зүйл юу вэ гэхээр хууль манад эрх зүйн орчин байгаа мөртлөө тэрийг хэрэгжүүлэхгүй л нэг тийм сул тал байгаа ш. Хичнээн та нар хууль баталсан ч гэсэн тэр хуулийг л хэрэгжүүлэхгүйгээр юм орж ирэх үедээ гэдэг дээр хүмүүс нэхэр зүгээр нэг болгоомжлох биш айц төвшөрт байгаа шүү. Тий. Одоо улсын их хурлын гишүүдийн дунд ч гэсэн яригдж байна одоо. Ер нь бол 92 оноос хойш парламентын явж байгаас 25 жил болчихлоо. Энэ бол өмнөх үеийн хаяа. Одоо шинжилсэн одоо тийм үеийг ирлээ. Яагаад гэвэл одоо энэ парламент өнөөдөр бараг 40 орчим шинэ гишүүд ороод ирлээ тий. Тэгэхээр одоо бол хуулийг хэрэгжүүлдэг, хууль гаргаж байгаа бол хяналтаан тавиад хэрэгжүүлдэг тийм тогтолцоог бий болгоё, хариуцлагыг бий болгоё гэдэг асуулт. Дүнхэхгүй бол одоо Японд Макаод хууль нь байна. Тэд нар болоод байна гэдэг хамаалга манад баталчаад оруулж ирчээд хууль хэрэгжүүлэхгүй байвал одоо бид наад захын л авилгалыг л устгаж чадахгүй л байгаа юм. Одоо бид урагшаа харах хэрэгтэй. Байр хойшлол байна. Тэгээ одоо би бол шууд танд хэлэхэд урагшаа харах хэрэгтэй. Одоо бол нөхцөл байдал өөр болж байна. Одоо чинь янз бүрийн хуулиуд орж ирээд асуудал гараад ингээд таавтруулж эргүүлэн татж байна гэдэг. Энэ өөрөө олон талаас нь хэлэлцэж олон ургалж үзлээр энэ олон шинээр орж ирсэн гэж яригадаад байгаа олон гишүүд чинь олон талаас нь ярилцаад байна. Болох бүтгүйг нь гаргалгааг нь гаргаад айлуулах юмыг чанаржуулж байна. Одоо эргээ гаргаж байгаа юм дээр бид нар эргээ хяналт тавиад хэрэгжүүлэхээр бол нэгдэж байгаа маш олон одоо лобби бүлгүүд бий болж байна.
Тэгэхээр энэ дээр бол хариуцлагын тогтолцоо бий болно л гэж ойлгож байна. За хуулийн төсөл хилцэгдээд эхлэхээр бас нэлээд маргаантай явах хаа угаасаа. Тийм баг. За та бол Өмнөгов аймгаас сонгогдсон шинэхэн гишүүн. За гэхдээ та Өмнөгов аймагта бас удирдлагын төвшөнд ажиллаж исэн юм шүү дээ. За яг үүндээ бол Монгол Улсын одоо уул уурхайн хөгжил тэнд байна. Байгалийн нөөц гол баялагууд нь тэнд байна. Энэ аймгаар дамжуулаад Монгол Улсыг хөгжүүлэх ёстой юм уу? Энэ Монгол Улсаа хөгжүүлчихэд танай аймгийг хөгжүүлэх ёстой юм. Таны байр суурь юу? За би бол мэдээж нутгийнхаа байр суурийг барьсан. За би бол аймгийн удирдлагын төвшөнд яг аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр бас 4 жил байсан. Ер нь бол Монгол Улсын эдийн засгийг одоо 3% хүргэнэ гэдэг 17 оных төсөөг бид нар баталсан тийм. Тэр 3% хүргэх ганц бололцоо нөрөө Өмнөгов аймаг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх одоо явж байгаа төслүүдийг эрчимжүүлэх л асуудал байгаа байхгүй. Одоо чинь 5 толгой станцын асуудал байна, 5 толгой төмөр замын асуудал байж байна. Эрдэнэс 5 толгой өнөөдөр явж байгаа энийг эрчимжүүлэх ёстой. Оюутлогын далд уурхайг эрчимжүүлэх ёстой. Ингэснээр Монгол Улсын эдийн засгт бол одоо сэргэх тийм бололцоо байгаа гэж харж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол би хэн нэгэн төрүүлээсэй гэж бодохгүй зэрэг хөгжөөсэй гэж бодож байна. Тийм. Монгол Улсын эдийн засгийн сайжраасаа Өмнөгов яг зэрэгцээд ингэж явах хэрэгтэй гэдэг байр суурьнаас явж байна. За тэгвэл одоо 5 толгойн хилцээр таны анхаарал ихэр татчихэв. Та ерөнхий сайдад бичиг өгөөд асуулга асуугаад илүү хариугаа авсан билүү? Тийм 5 толгойн асуудал мэдээж анхаарлын төвд байгаа. Дайлангаа тэр тойргоо сонгосны гишүүнийхээ хувьд тэгээд манай говийн ард тойргийн манай ард иргэд бас санал тавиад энэ чи юу болох гээд энэ хэвлэл мэдээлэлээр гарч байгаа асуудал маань үнэн бодит байна уу? Үнэн бодитын мэдээллийг бидэнд хүргээч гэсэн асуудлаар бид миний гишүүнийхээ хувьд бүр ерхийхэн Монгол Улсын ерөнхий сайдад асуулга тавьсан. Тэгээ асуулгын хариуг авсан байгаа дуудахгүй нэгдсэн чуулганаар бас олон түмэндээ хүргэнэ л гэж. За юу гэж хүргэх вэ? Хизээ хилцэн гэх үү? Их хурлаар одоо энэ асуудал ерөнхийдөө бол хардлага бол юу байсангүй л Эрдэнэс 549% 400 сая доллараар зарчих гээд байна гэсэн хардлага явагдаад. Тийм хэвлэл мэдээлэл их явсан. Тэгвэл энэ нь өөрөө тийм биш ээ гэдгийг л бодитоор одоо Монгол Улсын ерөнхий сайд их хурлын энэ дээрээс хэлтгэнэ л гэсэн үг байхгүй. Юу гэсэн үг вэ? Ерөнхийдөө өнөөдөр оператор компаниуд ажиллаж байгаа. Эрдэнэс 5. Тэр оператор компаниудыг чанаржуулах, нэг бол солих, ингээд яаж эрчимжүүлж явах вэ гэдэг асуудал эдийн засгт хурдан өргөж өгөх асуудлыг явуулах гэдэг байна. Тэр нэг чалкогийн өөрийг яаж хурдан дарах вэ гэдэг асуудал явагдаж байгаа. Тэгэхээр энэ оператор сонгох асуудал явагдаж байгаа. Хилцэл бол одоо 3-4 төрлөөр явагдаж байгаа билээ. Тэгэхээр тэр нь бол одоо ерөнхий сайд өөрөө нөхцөл байдлыг ярина гэж ойлгож байна. Намрын чуулганд амжихгүй бах те? Амжихгүй. За, хаврын чуулган. Тэгэхээр 4 сараас хойш энэ асуудлыг ярих юм байна. Ер нь бол 5 толгой асуудал бол ерөнхий сайд амлцсан шүү дээ. Одоо ерөнхийдөө. Гүг яг үүндээ бол амлахтаа 12 сард багтаад 12 ондоо багтааж хилцээрийг эхлүүлээд намрын чуулганд багтааж их хурлаар оруулна л гэж амласан. Одоо юу удаашраад байгаа шалтгааны та мэдэж байна уу? Удаашраад бас шалтгаан өөрөө Монголоос юм биш. Одоо цааталтай хиттийн талтай одоо нэлээ ярилцсан сэтгэл засгийн газартай бас ярилцж байгаа юм билээ. Мэдээж манайх энэ нүүрсийг бол зөвхөн хиттийн тал руу борлуулах хамгийн том бололцоо нь байгаа байхгүй. Тэгэхээр тэр талыг харж байгаа нөгөө чалкагийн өөртөө холбоотой асуудал байгаа учраас хоёр засгийн газрын хоорондын асуудал яригдж байгаа. Энээс болоо жоохон хугацаа алдаж байгаа. Бусдаар бол аж ахуйн нэгжээ шалгуулах хэлцээрүүд бол явагдаж байгаа. Тэгээд за нүүрс би нэг асууж. Нүүрс тээвэрлэлтээс болоод чолооч нарын аймнаас том аврын автомашины чолооч нарын аймнаас маш их сүддэг шин. Та энэ дээр яаж анхаарал хандуулж байна? Хурдан төмөр замтай болох тэр лобби вэ нөө таны? За лобби гэхээс илүү би сая өнгөрсөн чуулган дээр бол асуудлыг тавьчихсан байгаа. Ерөнхийдөө энэ замын асуудлыг яарвчлаа. Одоо ханги мандал гэсэн төмөр замын төрлийн бодлогоор оруулж байгаа. Тэрийг бол би эсрэг эхлээд энэ өмнөгийн төмөр замын асуудлаа шийдвэрл ингэхгүй бол одоо тэр төгжрэл бий болж байна, аваар усал бий болж байна, зам бол ганцхан одоо урсгалтай зам байж идэг. Тийм учраас энэ асуудлыг шийдвэрлэхийг зам тээврийн сайдад бол байнга асуудал тавьж байгаа. Энийг бол өөрөө нутагт үсгэр дээр очиж үзсэн байж. За баярлалаа, бид ярилцах цаг өндөрлөө. Улсын их хурлын гишүүн инх болттой бид цагийн асуудлаар ярилцлаа.